ялангуяа иргэдийн зүгээс тийм асуултууд гараад байна л да. Жишээлбэл юу гэх юм бол ийм зүйл асуугаад байгаа. Жишээлбэл Монгол улсын ерөнхийлөгч маань одоо ингээд хориг тавилаа. Энэ хоригийг хүлээж авах юм бол их хурлын дарга одоо чөлөөлөгдсөн асуудал хүчинтэй юу гэж асууж байна тийм ээ. Тэгэхээр би бол энэ бол хүлээж авах хэсэг асуудал бол 3 хоногийн дотор шийдэх ёстой хуулиараа. Тэгвэл хэрвээ хүлээгээд авлаа гэхэд бол их хурлын даргын чөлөөлөгдсөн асуудал хүчинтэй болохгүй гэж хэлмээр байна. За яахаараа хүчинтэй болохгүй вэ гэх юм бол улсын одоо Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд 95 дугаар тогтоолт хориг тавьсан байхгүй юу? Тэрнээс биш улсын одоо их хурлын одоо бүх шийдвэрт хориг тавиаг байхгүй. Магадгүй тэр хурлын даргыг чөлөөлсөн тийм ээ тэр шийдвэр нь магадгүй 96 дугаар тогтоолч байж болох байхгүй. Тэгэхээр 95 дугаар тогтоолын хүрээнд л яригдана гэсэн үг. 95 дугаар тогтоолын хүрээнд эрдсэн ямар байсан, 95 дугаар тогтоолын өрөөнд хууль нь ямар байсан, 95 дугаар тогтоолын өрөөнд одоо шийдвэрүүд нь ямар байсан гэдэг хүрээнд л яригдах юм. Тэгэхээр ерөнхийлөгчийн тавьсан тэр тогтоолын хүрээнд цэц одоо юу гэдгийг маргаашийн одоо хурал бас тэр 95 дугаар тогтоолын хүрээнд яригдах байх гэж ойлгож байна. Улсын хурлын шийдвэр албачаагүй байхад маргаа үүсгэлээ гэдэг зүйлийг бас ярих шүү дээ болж байна. За Монгол Улсын үндсэн хуулийн 63, 64, 65 дээр байдаг шиг санаж байна. Мөн цэцийн бүрээ ирэх гэдэг. Цэц ямар асуудал дээр маргаа үүсэх вэ гэж байгаа байхгүй. Цэц нэгдүгüүрт нь үндсэн хуульд зөрчсөн тогтоол шийдвэр дээр маргаа үүсгэдэг. Энэ тохиолдолд та нар хэлж байгаа нь зөв. Яагад вэ гэвэл тогтоол шийдвэр нь албачаагүй байх чи юу вэ гэж. Гэтэл нөгөөх нь хоёр дахь бас нэг том ирэх байгаа. Тэр хоёр дахь том ирэх нь юу вэ гэх юм бол ерөнхийлөгч, их хурлын гишүүн, ерөнхий сайд, за мөн ерөнхий прокурор, улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг огцруулах хэсэг асуудлаар одоо маргаа үүсгэж болно гэсэн байгаа. Тэгэхээр огцруулах хэсэг асуудлаар маргаа үүсгэхдээ хоёр зүйлийг үндэслэдэг. Нэг нь бол мэдээллээр, хоёр дахь нь бол өөрийн санаачлагаар. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол нэр бүхий иргэдийн зүгээс мэдээлэл өгсөн байна. Тухайн мэдээллээс нь үндэслээд үндсэн хуулийн цэц нь өөрийн санаачлагаар маргаа үүсгэсэн байна. Тэгээд нөгөө талаасаа нөгөө нэг шаардлага нь нэмэгдэж орж ирсэн гэж ойлгож байгаа. Тэгэхээр шаардлага нь нэмэгдэж гэж юу вэ гэвэл албачингууд тэр албачсан процесс дээр нэмэгдүүлсэн байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ бол ямар нэгэн хууль зөрчсөн гэж би бол харахгүй байна. Улсын хурлын даргын чөлөөсөн юм явц дээр бас хориг ирэх ёстой гэдэг одоо байр суурийг илэрхийлсэн энэ үндэслэл дээр бас нэг гарч ирж байгаа зүйл бол тухайн өдрийн эрсдэлтэй холбоотой асуудал байгаа чуулганы эрсдэл. Тэгэхээр өмнөх өдрийнхөө эрсдэлээр энэ асуудал бол явсан. Тухайн өдөр хилцсэн төсөө улсын хурлын даргын асуудал засгийн газрын хөтөлбөртэй холбоотой гэсэн үндсэн 3 асуудал маань өөрөө тухайн өдрийн өмнөх өдрийнхөө эрсдэлээр явсан учраас гэдэг энэ үндэслэлтээс ингээ холбогдоод байгаа л да. За тэр ийм байгаа шүү дээ. Эрц 65 хүрээд одоо урд өдөр нь эрц 65 хүрээд чуулганы хуралдаанаа эхлүүлж яагаад бүр зогсоосон бол маргааш нь тухайн өдрийнхөө эрцээр явдаг. Хэрв 65 хүрээгүй бол хуралдаан эхлүүлэхийг одоо юу гэдгийг оролдоод тэгээд маргаашийн өдрөө болсон бол тухайн маргаашийнхаа өдрийн 10 цагт дахин хуралдааны зарлан явуулаад тэгээд эрцийг одоо тэр нөгөө нэг хууль заасан хугацаанд хүргэдэг ийм хуультай. Тэгэхээр өнөөдөр та бүхэн хэрвээ санаж бол тэр 24 цагийн хурал маань хуралдаан үргэлжлээгүй байхгүй юу? Хуралдаан үргэлжлээгүй зүгээр хуралдаан зарлаад эрц хүрээгүй учраас тухайн өдөртөө зогсож байгаа гэсэн үг. Тэгээ маргааш нь за одоо дахиад одоо энэ урд өцөгдөр одоо бид нар ингээд их хурлын гишүүдийгээ дуудсан юм аа. Та нар маань ирээгүй учраас өнөөдөр 10 цаг дахин хуралдааныг зарлая. Тэгээ энэ хуралдаан зарлаад одоо бүгдээрээ эрцээ бүрдүүлээ гэж явах хэрэгтэй байсан. Гэтэл нөгөө хурал үргэлжлээгүй. Хурал үргэлжлэнэ гэдэг чинь юу вэ гэвэл хуралдаанаа эрц бүртгэхэр хурал зарлагддаг. Одоо албаждаг. Албадсан хурал маань үргэлжилдэг байхгүй. Үргэлжлээгүй хурлыг үргэлжилсэн байдлаар хийж байгаа нь өөрөө хууль усуулчаад байгаа байхгүй. Ингэж ойлгож болно. Дээр нь түрүүн тэр их хурлын дарга дээр яагаад хориг тавиагүй юм бэ гэж бас ярьж байна. Хоёр шалтгаан би хэлээд байна л да. Эхнийх нь юу вэ гэвэл нэг нь огцорсон. Огцрох асуудал бол үндсэн хуулийн асуудал гээд заасан.
А нөгөөх нь чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдөх асуудал бол үндсэн хуулийн асуудал биш. Яагаад үндсэн хуулийн асуудал биш гэж байгаа вэ? Хувь хүн өөрөө сайн дураараа би энэ ажлыг хиймээргүй байна гэдэг өргөдөл өгөөд энэ хүний өргөдлийг зөвшөөрөхгүй гэдэг хурал болсон. Тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд тэр чөлөөлөгдөх асуудал дээр хэрвээ хориг тавих юм бол чи албадаж одоо энэ заавал энэ ажлыг хийх гэсэнтэй адил байхгүй. Хоёр дахь нөгөө үндэслэл нь юу гэвэл түрүүн билжээс хоёр өөр тогтоол гарсан. Ерөнхийлөгч өөрийн үзмжээрээ аль ч тогтоол шийдвэр дээр хориг тавьж болно. Заавал бүгдэн дээр нь гэсэн ойлголт байхгүй. Одоо тэр хуралдааны явцад одоо тэр өдрийн хуралдаанд 3-4 асуудал хилцсэн гэж зүгээр жишээ авах юм бол зөвхөн нэг асуудал дээр нь хориг тавьж болдог байхгүй. Одоо энэ үндсэн хуулийн цэцгийг шууд их судлын хуралдаанаа зарлуу оруулж байгаа нь бас хөл зөрчил гэж яваад шүү дээ. Дунд судлын хуралдаанаа эхлээд тусдайсан гэдэг ч юм уу. Эсвэл одоо энэ ерхий сайдын өгчрүүлсэн асуудлыг онц байдал зарлах хэмжээний асуудалтай дүүцүүлж одоо 3 хоног багтаа хэлцэх чинь юм. Тэгэхээр бас энэ дээр ингэж ойлгох хэрэгтэй. Үндсэн хуулийн цэцгийн бага судлын хуралдаан, дунд судлын хуралдаан, их судлын хуралдаан гэсэн юм 3 ойлголт байгаа. Хувь иргэн өргөдөл өгөөд тэр өргөдөл нь одоо түрүү таны асуусан шиг тогтоол шийдвэр нь үндсэн хууль зөрчсөн байна гэдэг өргөдөл өгөх юм бол тогтоол шийдвэр үндсэн хууль зөрчсөн байна гэж өргөдөл өгөх юм бол нэг цэцгийн гишүүн хүлээж аваад энэ нь зөрчсөн зөрчиг шууд хариулт өгнө. Нэгсэндөө энэ дээр маргаан үсгэх шаардлагагүй гэдэг ч юм уу. Тэгэх юм бол тэр хүн үгүй энэ маргаан үсгэх шаардлагагүй маа энийг дахиад би одоо гомдол өгнө. Яагаад гэвэл ийм үнэлтэйтэй байхад яагаад энэ ганц шүүгч тийм ээ одоо цэцгийн шүүгч яагаад ганцаараа юм хариу өгч байгаа мэд гомдол гаргавал бага судлын хуралдаанаараа буюу 3 шүүгч маань яриад маргаан үсгэсгийг шийднэ. За маргаан үүсгэсэн тохиолдол бол 5 шүүгчтэй ороод ингээд дунд судлын хуралдаанд зарлаад дунд судлын хуралдааны шийдвэр их хуралд аваач ширнэ. Их хурал нь яадаг вэ гэвэл улсын их хурал нь тэрийг хүлээж аваад одоо хүлээж авахгүйг л их судлын хуралдаанд зарладаг. Хүлээж авлаагүй тэр дунд судлын хуралдаанд албачаад явдаг юм байна. Харин тогтоол шийдвэр хууль биш. Нөгөө түрүүний хэлдгээр албан тушаалын асуудал. Албан тушаалын гэдэг нь нөгөө их хурлын гишүүн, тийм ээ? Ерөнхийлөгч, ерөнхий сайд, одоо нээж хүүхийн ерөнхий шүүгч, ерөнхий прокурорыг огцруулж чөлөөлөх асуудал яригдаад нь үндсэн хууль зөрчсөн байна гэдэг мэдээлэл эсвэл цэц өөрөө санаачлагаараа шийдвэр гаргах юм бол 7 юм уу 9 шүүгчтэй шийдэгдэг. Тэр 7-оос дээш 9 шүүгчийг болвол их судлын хуралдаан гэж байна. За хоёрдугаарт нь засгийн газрыг огцруулах хугацаа байгаа. Засгийн газрыг огцруулах хугацаа нь Монгол улсын үндсэн хуулийн дээр 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж байна. 10 хоногийн дотор. Тийм учраас хэрвээ та нар санаж байгаа бол яг шийдэж байгаа үед нь одоо яг нөгөө чуулган хуралдаагүй байхад нэгсэндээ эцсийн шийдвэр буюу нөгөө санал хураалт аваагүй байхад төрийн одоо тодорхой мэдээллийн сайтууд дээр маргаан үсгэсэн шүү гэдэг мэдээлэлээ цэц гаргасан. Маргаан үсгэсэн гэдэг нь юу вэ гэвэл тухайн тогтоол шийдвэрийн хэрэг одоо хугацаа түтгэлцдэг байхгүй. Одоо хэрвээ та нар энийг нэг зөвөр энгийн жишээн дээр хэлэх юм бол одоо манай сэтгүүлчдийн хувьд бол 13-14-ийг их ярьдаг одоо хүн гүтгсэн гэдгээр эрүүгийн одоо хэрэг үүсгэсгүй. Энэ дээр иргэд гомд гаргаад тэгэнгүүт тэн дээр бол одоо юу гэдгийг баг дунд судлын хуралдаанаа зарлахгүй өдөө хүртэл байж байгаа. Тийм ээ. Тэгвэл богинохон хугацаанд нөгөө 10 хоногийн дотор шийдэх ёстой гэж байгаа учраас энийг бол богино хугацаанд шийдэ гэж. Тэгэхээр энэ бол хэдийн хугацаанд шийдэх вэ гэдэг зохицуултыг цэц өөрийн бүрийн ирэхээр хугацаагаа тоолдог. Жишээлбэл 13-14-ийг одоо шийдэхгүй бараг 2 жил болж байна. Тэгвэл энэ болохоор 2 өдрийн дотор гэдэг юм уу, 3 өдрийн дотор ч гэдэг юм уу, та ажлын дотор шийдэж. Яагаад гэвэл энэ шийдэж байгаа үндслээ бол нэн яаралтай гормоор шийдэхгүй бол үндсэн хуулийн тэр 10 хоног гэдэг заалтан даваас нөлөөлөх гээд байгаа байхгүй.